Тусма улам тэмүүлдэг алгадах хөрх амьдрал минь Дойлмэнхэн хорвоодоо дуу хуур гэдэг. Хүний сэтгэлийн нандин чавцыг хөглөж, эрээнтэй бараантай амьдралын уйрал тайтгарлыг ангаах нууц уйдсан болсоор ирсэн. Дуунд дуртай Монголын ард түмэн авиасаран тодрон гарч ирж байгаа шин залуу дуучдыг алга ташин ухтааж, уран бүтээлийнх нь онгод хиймрийг хөглөсний тус тэмээр зохиолын дуучдын уран бүтээл шин өнгө төрхтэйгээр үзэгч олонд хүрсээр байна. Тэдний дунд содон өнгө төрх бий болгож эрэгтэй дуэт дуучид гэдгээр онцгойч байгаа хоёр залууг соронз нэвтрүүлэг онцолж байна. Аз чаргалар дүүрэн миний Намайг Сүхбаатарын их мандах гэдэг Зархаад төрсөн. Уугуул нутаг гарал маань бол одоо Сэлэнг аймгийн Баруун бүрэн сумын харьяат. Намайг Баян жаргалын Баян талаа гэдэг Дорногов аймгийн Далан жаргалын сумын уугуул. Баян далай энх мандах хоёр оюутан цагийн найзууд. Оюутны ширээнд тохой нийлүүлэн суугаагүйч Баян далай хөгжин бүжин коллежид энх мандах соёл урлагийн их сургуульд дуучин хэмээх мэрэгжлийг эзэмших зорилго өртлөн Улаанбаатар хотод ирсэн нь тэднийг нэгтгэжээ. Тэдний он цагийн шалгуурыг даван туулсан нөхөрлөлийн үнц нь юунд орчиж байв? Дуулах хүсэл тэмүүлэл зорилго мөрөөдөл нь хизээнээс эхлэлтэй бай. Мөн дуэт дуучин болох санаа хэрхэн төрсөн болоо. Одоо нийтийн дунд чинь нэг актер тийм хамтлаг групп гээл гэх нь одоо юу цөөхөн. Бид тэр чи хоёулаа болж байгаа учраас дуэт дууны төрөлдөө орно. Ард түмэнд хөндлөгдсөн уран бүтээлч дуучин болно гэдгийг мөрөөдсөн учраас тэр дууг гоё амилуулж ард түмний чихэнд сайхнаар хүргэхийн тулд давуу талыг ашиглах хэрэгтэй гэж боддог. Хоёр эрэгтэй дуэт яага байж болдог. Эхний бодог нь ингээд энэ дуулж, дараагийн бодог нь энэ дуулж ингээд сонсгоч байна тий. Хүмүүс ч гэсэн бас нэг хоёр ертөнцийн ингээд дуу хоолой хоёр өөр бодлоор ингээд дуулж байгаа юм хурж байгаа болохоор арай бас мэдээж сонирхолтой болов гэж бодож байна. Ганцаараа уран бүтээл хийгээд явах, хамтраад уран бүтээл хийгээд явах яалтчгүй төсөв мөнгөөс ахуулаад боломжтой байгаа юм л да. Хоёр авьяатай өнөж ш чулуунх байх юмж байгаа. Тэр хоёр үнийг бас залгаж ингэж хоёр эрэгтэй дуэт болж ингэж дуулъя гэж л ингэж ярьсан. Тэрийн давуу тал бол энэ хүмүүсийн хүсэж байгаа тэр зүйлийг бий болгохын тулд би тэр шин сэтгэлээсээ хүсч, шин сэтгэлээсээ тэр уран бүтээл дээр ажилладаг. төрсөн нутгаа цороод очиход минь тосоод өгтөх буурал чи явин ха тохойг нь түшин тэрэн үнсүүлэхдээ Дорногов аймгийн Далан жаргалын сумын уугуул. Одоо ерөөсө чойрын бог тайрхнаас ертөнцийн зүгээрүүд урагшаага. Эний аав ээж хоёр өдөө малдаар. Би чинь эмээтэйгээ өссөн. Манай эмээ бид хоёр бас одоо аав ээж маань нэг гэртээ, эмээ бид хоёр чинь тусдаа нэг гэртээ амьдрнаа. Манай эмээ өөрөө их гоё дуулна. Манай аав ээж бүгдээрээ их сайхан дуулнаа. Өндидчэн унгам бимэн 웃승 자라가와 우나감 비베 야르스니 우치라 우하후체 단단 저로데 Манай ямар ч сайхан найр наадам болж байгаа тэнд очиж найрын дарга хийж байгаа чи тэ төвшөндөө тийм сайхан хүндлэгдсэн тийм хүмүүс байдаг. далайгийн аав бол сайхан дуулна сургуульд байхын сайхан дуулдаг хөгтөс өдөө гарч илгэлтэй эзэн дуул цуурдаал явдаг гэсэн. Хар багасаа л ерөөсөө тийм мал дээр тийм сайхан харцаартай хөвгтлөө болж өссөн. Өглөө тэгэл адуу малаа хураагаад тэгэл манай ах бол бас морь унахтай бас намайг илүү ундаг. Цангид л сайхан дуулаад. Ахан дөө морин дээр хамаагүй битгий дуулаа, хоолой ч эвдэрчнэ гээл. Тэгсэн хэрнээ өөрөө дуулаад яваад. зөвч дуулаад байгаа юм уу, бурууч дуулаад байгаа юм уу, цохиоч дуулаад байгаа юм мэдгүй тэгээ тэр дуулаад морин дээрээ тэгээ тавьчих идэг гэсэн чинь. Дуучин болох хүсэл маань 9-р ангиас эхэлж
Говьсонбөрийн аймагтаа 10 дугаар ангидаа шилжиж ирээд хайрын уянга гэдэг дууны уралдаанаас тайзан дээрээс шагнал авах тэр мэдрэмж хамгийн сайхан байсан. Хөл газар хүрэхгүй бөөн баяр. Медаль зүгээл 3 хоног биенээсээ салгаж болохгүй гээл зүйлдтэйгээ 3 хоног утаалаа. Баян далайн дуучин болох хүсэл мөрөөдөл тайзан дээр анх шагнал гардан авсан тэрл цаг үеэс эхэлжээ. Гэвч түүний аав ээж нь хүүгийнх нь дуучин болох хүсэл мөрөөдлийн төдийлөн оошоосонгүй. 10 дугаар ангиан төгсөөд мэрэгжил сонгох хариуцлагатай мөчөд нь Баян далайг үндэсний дээд сургуулийн гайл татврын ангид оруулж өгчээ. Гайлын мэрэгчлэн болно гэж орсон тэр сургуультай урлаг спортын юм юу л болж тэр болгонд нь би одоо өөрөө оролцож гүйж явдаг байлаа. Тухайн үед тэр өглөө бүх дээд сургуулиудын донд оюутан топ гэдэг дууны уралдаан болдог. Тэр уралдаанд одоо Монгол дээд сургуулийнхаа нэрийн өмнөөс оролцоод төрүүлж байсан. Монгол дээд сургууль чинь хичээл сурчлах, мэрэгжил сурчлах өдөр гэдэг одоо ерөөсөн дуулах, хөтлөх юу л нэрээс бүх юмд нь бий байна. Монгол дээд сургуулийн үүдээр орж ирлээ. Тэгээд манай захирлын зураг, миний зураг одоо нэг хэмжээндээ сургуульдаа бол нэлээд хот нөхөр байх нь шүү дээ. За тэгээд нөгөө нэг дуулах хүсэл эрмэлзэл байна. Бүр их болж Монгол дээд сургуулиа орхиод одоо урлагийн сургуульд орно гэдэг дур мэдээд манайхан дургуйцаад гайл дотрын ангид явж сур эсвэл одоо чи одоо хөдөө мал дээрээ гар гэсэн тийм байдалтай үсээд. Одоо Дорногов аймгийн Саранхуй театрт дуучид шалгаруулж авч байгаа гинэ гэдэг юм. Би жигт би баг нууцаар Дорногов руу явчихжээ. Тэгээ очиод 18 хүн шалгалт өгөөд 2 хүн авсан. Дорногов аймгийнхаа Саранхуй театрт дууцнаар одоо 1 жил ажиллаж чад оюутан болж исэн. Тэгэд миний эмээ намайг дэмжээл. Манай ах эгч хоёр бол өөрөө л бидчтэй гээл. Солиод их сургуульд орох гээд курс өгөх гээл одоо явж байгаа шүү дээ. Гэсэн чинь монгол хэл англи хэлний шалгалт заавалжгүй байх хэрэгтэй гэдэг. Тэгээ тэр байхгүй учраас манай аавын дүү манай Бацарал гээд манай ах намайг хөтлөөд хөгжим коллеж руу хаалгаар орж илаа. Тэгээд евро багш дээр оюутан болж шилж байлаа. Дуулаачийн тэнхимд дууны бакалаврын ангид ирсэн цагаас хойш хичээлдээ идэвхтэй сайн сурж пианор хоолойтой өөрөө бол их авьяастай ер нь хичээлдээ идэвхтэй тэг бүхэд байсан. Багш нар нь бол одоо бүгдээрээ манай одоо тэрхүүний хайртай шав гэж ярьдаг байсан. Миний одоо багшийн хувьд олон сайхан шавтай. Шавнар дотроос одоо цагаан сараар ч юм уу шинэ жил мэнжилийг одоо гэрт нь очиж гаргаж ирсэн оюутын ховор байдаг баг. Би бол одоо багшинд 2 хоног дараалан одоо гэрт нь одоо гаргаж ирсэн удаатай. Эмээгийн ирэх хүүхэд бас багшийнхаа ирэх хүүхэд байлаа. Эмээ шиг намайг бас боддог юм уу? Шинэ жил болсон ч миний хажууд байж идэг. Цагаан сар болсон ч миний хажууд ирсэн л багшаа гэж байж идэг. Их тийм түшигтэй тулгууртай хүүхэд байсан. Гайлын байцаагчаас урлагийн алтан тайз руу өөрийн сэтгэлийн дуудалгаар урвсан Баян далайгийн дуучин болох гараа ингэж эхэлсэн түүхтэй. Уугуул нутаг гарал маань бол одоо Сэлэнг аймгийн баруун бүн сумын харьяат. Тэгээд дархан төрж өсөөд бага насманд л дархан хотод өнгөрсөн дөө. Миний хүчээр нь багын цэцэрлэгт байхаас л их дуулах авьяастай дуулах сонирхолтой хүүхэд байсан. Тэгэхээр энэ нутагт бол одоо би өө эмээ дээрээ сайхан зуныг өнгөрөөдөг байлаа. Тэгэл хонь молоо хотлуулаад оройч ингээл өө эмээдээ тоглолт хийж өгнө. Ингээл заримдаа ингээл орж ирэл нэг нь хөтлөгч хийгээл ингээл зарлаа. Нөгөөдөл нь хаалгаар орж ирж дуулхан дуулаад киноны хэсэг мэсгээс ингээл жүжигчилж ингээл хийгээл ингээл зэрэг нэмхийн өмнө болж ингээл сахал махал хөөдөж байгаа л өө эмээдээ тэгж тоглолт хийж баясгаал. Ер нь манай аав чинь нэг оройд нэг хүүхдүүдээ нэг дуулуулчаал энэ унтдаг гэсэн шүү. Урлагийн гэр бүл шиг л яг л тийм юултал байдаг гэсэн.
Дархныхаа од зөвлөр сургуулийг дүүргэж одоо хүүхэд байхдаа тэгэл уралдаан тэмцээнд оролцож бас чамгүй бас амжилт гаргаж ингэж явсан. Тэгэл 8 дугаар ангиас багуудын хоорондын урлагийн үзлэг болсон. Тэгээд тэрэн дээр манай багийн нэр дээр дуулаад тэрнээс хойш тэгэл тасралтгүй сургуулийнхаа нэр өмнөөс дархны ерөн хүүхдийн урлагийн их наадмуудад тасралтгүй оролцоод Яргуу, наадам, мөнгөн өвөл, намрын уянг гэл бүх тэмцээнүүдэд орж эхэлсэн тий. би дуугаараа л амьдрах хүсэлтэй гэл бүр ямар сайндаа одоо тэгэл энэ жавхлан гавьяатын тоглолт ирэл холбоон дээр нэг зураг нь байсан байгаа. Тэгэл өдөр нь очиж харчаал шөнө нөгөөжчл тэр зургийг хуулаад аваад ирж ирсэн юм да. Тэгэл өөрийнхөө өрөөний үүдэнд наачхал би бас тэг ийм сайхан дуучин болмоор байна. Тэгэл бид нар ч их сайгүй дэмждэг байсан. Тэмцээн уралдаанд оролцоод хүүхдэд дэмжих тийм тал дээр одоо аавч үнэх сайн анхаардаг байсан. Тийм болооч тэр бас ер нь оролцсон уралдаан тэмцээндээ бүгдэнд нь сайхан амжилт үзүүлж ирсэн л да. 10 дугаар ангида дуулах хөв гэж улсын уралдаан болдгийн. Ээж маань ингээд яоч өвчин тоглол би тэн дээр нь ингээд дуугаа бэлдээл. Тэгээд орж исэн. Дуулах хувийн уралдаан чинь 2 жил нэг болдог тийм уралдаан байхгүй. Айгүй том уралдаан тэр дуугаар өрсөлдөж байгаа хүүхдүүдүүд бол хамгийн том тэмцээн байсан. 8 дугаар ангидаа би анх орж ирсэн. Дараа нь тэгээ 2 жилийн дараа 10 төгсөхдөө ахаад ороод дархнаасаа шалгараад улсад ирж өрсөлдөөд Тэр уралдаанд төрүүлээд соёл урлагийн их сургуульд урилгаар орсон. соёл урлагийн их сурвалж их босго өндөртөө бас сургууль ш тэр шалгалт одоо конкурс бол маш нарийн чанга явагддаг. Тэгэхээр тэнд бол одоо ингэж урилгаар оролцсноо гэдэг бол одоо маш том тийм амжилт байсан. Хайд багшийн шагнал болоод. Тэгээ манай багш мэрэгжлийн яг дуулаачийн техникийг заахаас гадна дууныхаа тэр одоо илэрхийлэг тэр нүрийнхаа тоглолтоор гарныхаа өдгөөнөр их илэрхийлж гаргаж ингэж өгчээ гэж тийм талыг их анхаарч үсэх заадаг байсан. Тэгээ ер нь ажаад байхад энэ багш дээр ингээд боловсрсон энэ дуучид бүгд илүү давуу харуулж дуулдаг юм гэсэн юм бас ажиглагддаг. Тийм мундаг багш байсан да. Оюутан болол би манай осноо багын найз манай аав ээжтэй аав чинь ч гэсэн бас гэр бүлийн юм найз Дэлгэр Баяр гээд найзтайгаа цуг ингээд амьдэрдэг байсан. Манай Дэлгэр Баяр маань хөгжим бүжгийн коллежид бас дөөрийн дуулаачийн ангид сурж байсан. Оройд ингээл гэртээ ингээл ярьдаг яриа бол нөгөө л ингээл за танаа ангид байж байна. Манай ангид нэг ийм хүн байна. Ингэж дуулдаг байна. Манай тэр багш ийм тийм гэл сонь сайхна ярина. Дэлгэр Баяраас асууж ирсэн гэсэн. За танаа ангид одоо нэг олигтойхон одоо гайгүй дуулцдаг ямар хүүхдтэй байна гэлтэж ирсэн гэсэн. Одоо манай баян талааг одоо хэлж ирсэн. Одоо тэр олон хүүхдүүдээс Дэлгэр Баярын чихэнд нь би л одоо сонсогдсон юм байлгүй. Одоо олон л одоо надтай адилхан дуулдаг. Надаас мундагч одоо тийм дуулдаг мундагчуд байсан. Би ч нөө суйсаас гараад хөгжим бүжгээр дайраал хэл битээр гэртээ харьдаг. Тэгээ би Дэлгэр Баяр дээр ирсэн баян талаа эднэр цуг үйжсэн. Тэгэл юм ингээл танилцаа чинь манай ангийн хүүхэд тэр гээл ингээл анх танилцж ирсэн. Тэрнээс хойш энэ байнгын холбоотой утсаар байнг гараатай нийгмийнхээ сургууль дээр байнг гээл ирдэг уулздаг ийм найзууд болол нөхрөл ингэж л эхэлсэн. Тэгэл би тэрийг мөрөөдөл хоёул айгүй гой дуулна. За тэгэл тухайд ч одоо тэгэл жавхлан жавхлан бат эрдэнэ тэгэл ийм ингээл дуучдаг. Дууг дуулаад тэрнтэй адилхан гих жишээний байдлаасаа л бүр ингээд эхлээл. Бид нар нэг тэгж ярьж хагаад тоглолтоор явъя гээл. Нэг дөнгөж оюутан байсан болоол ингэсэн тэгэл их амар дуучч өөрснөг бодсон ба шүү дээ. Тэр дунд ч нөгөө Дэлгэр Баяр би баян талаа гээл бид нар ингээл явж. Тэгээ тэр тоглолт ингээл болсон ингээд хөрхөө ингээд дүүрэл үдсэн. Тэгээ дараа нэг каснаас очиод нөгөө за орлогоо юм аа гээл юм ярь очсон чинь орлого нь 17,500 төгрөгийн орлого орцсон. Нөгөө нэг соёлын дөвийнхөө нэг шимтгэлд нэг 20,000 төгрөг өгөхөөр ярьсан байсан чинь мөнгө нь өөр дутаад. Анх тэгэж нэг тоглолтонд явж бид нар ч нэг хөглөө. Тэгээд л одоо энэ дотнос ч найзалж байсан да. Бусдын ладилгаар барьж танилцсан шинэхэн оюутнууд үе зайгүй анд нөхөр болох юмаа гэдгийг тэр үед хэн нь мэдсэнгүй.
оюутан цагийн сайхан дурсамж тэднийг хэн хэмбэ гэдгийг мэдрүүлж өгч дээ. Одоо ямар нэг ингээл юм эхлэх чинь нэг шалгуур байна шүү дээ. Тэр болгон одоо ингээл юмнуудад одоо далаа их аюу мундаг байсан л та. Миний ингээд сэтгэлд үлдсэн нэг юм байдаг хөөхгүй. Тэр нь юу гэхээр ингээд далаа маань ингээд төгжмөчийн байранд байсан юм. Тэгэл одоо битэр чи оюутан бас үлс сангаал ингээл энэ төрөг явна. За би чинь нэг байр төрөсөлж байгаа л бас нэг төрөөсийн мөнгө төрөг болчоор чи ингээл гэртээ очиж чадахгүй ингээл бас нэг далаагийн байран дээрс нэг хоноол энэ төрөг л байранд чи хамаагүй гадны хүн оруулахгүй. Тэгээ манай нөгөөх маань өрөөрөөгөө ороод гараад ирсэн чи ингээ нэг аяхтай хоол бариа гараад ирсэн. Гэсэн чинь талын нөөрөө чи талын нөөрэ гараад ирсэн. Хоолоо идчихэд жишээ нь зүгээр буугаад ирвэл би мэдэхгүй шүү. Тэгэл гараал явна. Тэгэхэд одоо тиймэрхүү тийм гоё юм цайлган юм сайхан сэтгэл байгаа. Жижиг сажиг юм дээр ингээл аюу их тийм анзаардаг л та. Хамгийн сайхан зүйлийг найзлан хуваалцах. Хамгийн гүнэгтэй зүйлийн анддан хуучилхаас л тэдний нөхөрлөл батгжиж, уран бүтээлийн амьдралын бүхий л цаг үед хамтдаа байх салшгүй найзууд болжээ. Нэгээ олж тань нь хөрлөнө гэдэг бол одоо нэгнийхээ бүр болохоос нь болохгүй хүртэл нь зан чанарыг нь мэдэж авч алдаж, онж, сайдаж, муудаж хоорондоо гар зөрүүлэх юм ч одоо зөндөл бишгүй л гарч ирсэн. Аливаа болж бүтэхгүй зүйлд нь тусалж дэмжиж хажууд нь байна гэдэг бол одоо найз нөхрийн хамгийн сайхан нандин чанар юм болов уу гэж би боддог. Баяндлаа чинь одоо эмээ дээрээ ингээ өссөн. Тэгээ тийм болохоор тийм үү гоё ингээ дэврэн хүн л дээ цайлган. Миний найз бол ер нь бол шудраг хийх гэж байгаа зүйлдээ тууштай аливаа нэг юмд буйртай ханддаг. Миний тал болохоор би бас нэг эмээтэйгээ өссөн жоохон эрх дураараа талдаа учраас аливаа зүйлийг жоохон хөнгөн хандах байдалтай байдаг. Тэгэд манай мандах бол одоо миний бодсныг одоо 3 нуулаа бодсон байх ч тий. Тэгээ энэ би бинийг ингэж нөхч явдаг болохоор би тэр бас одоо хүртэл ингээд хамт явдаг болоо гэж боддог. Хамгийн анх найзуудаасаа гэрт нь ингээд цөмөрч очиж ирсэн гэвэл ерөөсөө бас 70 байд. Яг бүр унган өссөн гэрт нь эмээ дээр нь оюутны амралтаараа нэг 10 хоног тийж амарч байсан. Амьдралын минь хамгийн чухал гэдэг тий. Тэр хүн бол яах аргагүй маргаан байхгүй миний эмээ учраас ямар нэгэн зүйл юм хүн болоход эмээгээ их боддог. Эмээ нь ингээд чойрт байж ирсэн. Тэгээд замаасаа ингээд нийлээд 80 гарцсан хүн байсан бохоггүй тухайд. Тэгэхэд ингээд хөдөө гэртээ очиод тэр тогоо шанагаа бариад хоол ингээд цайгаа чанаал ингээд амар хөнгөн шинхэн тийм аюу тийм мундаг хөгшин. Францын хамгийн агуу хүн Босоро минийх үгээл нэг одоо Наполеоныг эмээ нь банк тэгж ярьдаг байсан. Тэгээд нөө Францын хамгийн агуу өдөртөгч болсон гэдэг шүү дээ. Тэгээ эмээ нь бол ингээд дандаа нэг далаад тэр хүүдээ ингээд урмын үг ингээд хэлж яадаг. Дандаа ингээд хамгийн мундаг дуучин миний хүү штэ. Өөх миний хүү чи ийм гоё дуулдаг ингээл дуу аялахад дандаа тэгж хэлдэг ингэж тийм гоё хүн байсан. Чин баг байхдаа эмээд ингээ орныхоо хөшгийг нээж хаагаал тоглолт хийж өгөөл би чинь багада золгож ээжтэй үнсүүлэхсэндээ зовлон даадаг хорвоо юу да хөө гэтэргээд энэ нэг чинь дуулах их дуртай дуулаад тэгэл за миний хөө нөгөө нэг дуугаа ингээд би нөгөө цэцэн мандуухай мандуухай энтергээд дуулчаал тэгэл хөшгөө өөрөө хаачаал өөрөө нээчээл ингээд үжидэг. Тэгээ миний хүүгийн багийнх нь мөрөөдөл хэмжигээд миний эмээ намайг маш их дэмжиж байсан. Тэгээ говийнх нь нэг унд гэж ярьдаг борц будаатай ингээд гоё хийцэлсэн цай. Хийгээл эмээ нээж өгөл бит хоёр тэрийг 5-4 цай хийсэн. Тэгээ суурин дээр нь хоёлаа юм ярьж сууж бол залхын харахгүй цай явж байгаа ч тэр. Бүгдийн дуусгацсан нэг мэдсэн шиг ингээд үгүй дуусгацсан юм шүү дээ. Тэгэл гараад дэг бууцыг цэвэрж хоёлаа ингээд шарган дээр тавьж ирж асгаал ингээд аюугай хөвчлөлтөөгөр ингээд инээлдэл дуулаад ингээд ажиллаа хийж байгаа шүү. Тэгэл ингээд нэг очиж тэнд амралтаа өнгөрөөж ирсэн юм. Энх мандах баян далайнаар бие даасан тоглолтон хийх хэмжээний сэтгэл зүтгэл шингэсэн олон уран бүтээлт явуулж энэ хугацаанд эх орны хон өнцөг улам бүрт дуучдын тоглолтын бүрэл түнд багтаж ая дууган хүргэсээр иржээ. аймгаар ингээд бүгднгээр нь явж исэн. Тэгэн 200 гаруй сумаар бас ингээд явж исэн.
энд бас Монгол улсын гавьяа жүжигчин Амраа Жаргалагчийг бас дурдмаар байна. Олон ингээд тоглолтод бит хоёрыг ингээд авч явж исэн. Баян далайн манд хоёрын дуулж байгаа дүвэтүүд бас шинэ урсгал орж ирж байгаа юм уу гэсэн сэтгэл төрүүлж ирсэн. Тэгээд ард түмэндээ нас таалагдчихсэн. Тэгэхээр бас их зөв зүйлийг барьж авсан байна гэж бодож байгаа. Манд маань их ажил хичээнгүй ийм хөдөлмөрч залуу. Тэгээд уран бүтээлдээ өөрийн сэтгэл зүрхнээсээ хандаж дуулдаг. Одоо уран бүтээлээ хүнд хүргэх өөрийн арга барилтай ийм уран бүтээлч байсан учраас хамтарч ажиллаж байгаадаа маш их таатай байдаг. Тэгээд өөрийнхөө зохиосон 3 шинэ дуугаа мандгаараа дуулсан байгаа. Өнгийн цэцэгээс урваж үгүйцээ хөнгө гэдгээр хасуулна орой подови сэтгэлээго урдаж сууга уйднааго Амрын сэррүү Уран бүтээлд сэтгэл зүрхэн зориулахыг уран бүтээлийн тооны хойноос хөөцөлдөх биш, шанартай уран бүтээл гаргахыг тэд инхүү хүндэлж явдаг уран бүтээлчдээс суралцжээ. Тиймдээч уран бүтээлийн тойрогтан хуцтай хандаж, дуулах дуугаан сонгох, клипжүүлэх, олон түргэх тал дээр туршлагатай болсон байна. Урлагийн эрхэм найз, амьдралын анд энх мандах найзтайгаа хамтраад олон сайхан уран бүтээл хийсэн байгаа. Өөрийн хувьд бол одоо анх Танигдаагийн мөсөн бүсгүйгээд уран бүтээлийг бомдож дуулсан. Алслан харагдах хүний нутагруу алтран мэрэлцэх орхон голмэ. Тэр дуу маань олон жилийн өмнө 70 оны өөрийн болгоо дуулна гэдэг ингэ авцсан байж байгаа. Тэр нэг цаг нь ирээл бид нар хамт дуулах бол дуулсан юм дуу. Тэр дууны аяыг бол одоо манай Далаатаа зөв хөгжим хөрлөж сурж исэн Наранхуу гэдэг найз маань хийцэн. Аюу гоё айтай хөөрхөн гоё дуу байд. Миний хайраа таньд үрэж нүдэр хүлээсэн таньыг дагви мөнхөрсөн миний хайраа надад хамөнхөрсөн миний хайраа. Одоо битэрийн цомог бол одоо 15 дуутай цомог байж. Тэрний одоо яг ингээ 5-5-аар нэцсэн. 5 нь яг өөрснийх нь дуулсан 5-5 дуу, хамтран дуулсан ингээ 5 дуутай. Эмэгтэй хүн гэдэг чинь эмэгтэй л хүү юм шүү дээ. Гэхдээ ялангуяа жирэмсэн болохт нь 90 хоногийн цалин төлнө гэдэг үү? Эдээ энэ хүүхнүүд үү? Ууштай каноны дуунуудын эвлүүлэг бас зөнгөрлөгийг өвтөр дуулсан. Санаа нь бол ерөнхийдөө бол манай ааваас анх гарч ирсэн санаа гэдэг. Дүүр ингээд кассетны 10 өөр ингээд дүүрөө ингээд хуучны гоё дуунуудыг ингээд дуулаа бичээд ингээд хот руу явуулсан. Энэ хүндээ сонсож байгаа гой сонгоод дуулаараа их сайхан дуунууд байгаа шүү гэл. Энэ сайхан зөвлөгөөс авчихсан. Сарын хүртэл дүнисээ сайхан жахад байна. Баян далайгийн уран бүтээл, энх мандахын уран бүтээлийг сонсож байхад нутаг амьтай, ээж амьтай, нөхөрлөл амьтай уран бүтээл чиний хувьд надад их таалагдсан. Баян далай энх мандах хоёр бол сайхан нөхөрлсөн учраас
шин сэтгэлийн нэгдээд одоо олон түмэндээ сайхан дуугаа дуулах гэж байгаа юм байна. Тэгээ одоо сайхан нөхөрлөл гэдэг хамгийн анхны бие даасан тоглолтоо хийж байгаа. Тоглолтондоо зориулж бас тэр сайхан нөхрөл гэж дуу гаргасан байгаа. Сайхан нөхрөл дууны хувьд болохоор Сэрүүд дам гэдэг манай яруу найрагч найз байсан. Тэгээд энэ бит хоёрт одоо энэ найз нөхрөлийн тухай гоё шүлэг өчөж өгөө гэдэг. Тэгээд тухайд ингээд за иймэрхүү шүлэг болж байна гэдэг нэг бодог бичснээ ингээд сонирхуулж ирсэн. Манай Сэрүүд дам маань тэгээд үргэлжлүүлээ найз нь дуусгачаад хоёр найзтай ингээд яг аль биесээр бэлгэлнэ гоё дуу уран бүтээл болохоороо гэдэг. Дараагийн юунуудаа ингээд гүйцээж арай амжаагүй байжгаад Ослоор ингээд бурхны оронд очсон. Тэгээ бид тээр үргэлжлүүлээд 2 дугаар бодог 3 дугаар бодгийг Өөрсдөө үгийн бичээд өөрсдөө зохиоцсон. эхлүүлжсэн шүлгийнхэн дээр утга санааг нь бас нэг алдагдуулахгүй бас явахын тулд. Тэгээ одоо нөгөө дууны авторн дээр нь бол мэдээж шүлгийг зохиогчоор одоо найзсахаа нэрийг оруулсан байна. Долоо бурхан одонд хүслээ шивний залбирхада дойлон хорвоогийн хүмүүн бүхнийг өрцөндөө тээж даадгасан сүэдэлгүй хөөх тэнгэрийг эндэн хүч чадахгүй зүрхэндээ энэ дугаараас тэр тоглолтоо нэрлэж байгаа сайхан нөхөрлөл гэж. Ер нь тоглолтны маань бас нэг тэр зориг юу гэж хэлэх гээд байна гэхээр бас нөхөрлөл гэж бас хүний амьдрал бас маш их байдаг үн цэнтэй зүйл шүү. Нөхөрлөлийг нь яаж авч явах вэ? Яаж нөхөрлөлөө хадгалах вэ? Гэдгийг бас эндээс бас нэг үзээсээ зүгээр ингээд дэврүү нөхцлөөр гар барай танилцж байсан найзуудын нөхөрлөлийн үр шим нь бас юунд хүрч болох вэ? Сайн сайхнаар аль хүртэл явж болох вэ гэдгийг бас харж ойлгосоо гэж бодсондоо ингэж тэр дугаараа тоглолтоо нэрлэж байгаа. Энэ хоёр дүүгээр бол бахархч чинь залуу хүмүүсийн хувьд бол яг нөхөрлөлийн тухай одоо манай Монголын сүүлийн залуучуудад бол нөхөрлөл бол маш хэрэгтэй байгаа. Нөхөрлөлийн яг үн цэн нь яг юун дээр байсан юм бэ? Одоо байдгийн бэ гэвэл болж бүтэж байгаа тэр сайхан зүйлдээ хүртэл тийм ээ урам өгч хажууд нь бас байж чаддаг. Энэ мэн одоо бас хамгийн сайхан үн цэнтэй бие бинийгээ ойлгож мэдэрнэ гэдэг хамгийн гоё үн цэнтэй зүйл юм болов уу гэж би боддог байна. Миний хувьд тэгж ойлгодгийг нэг нэгнийхээ бас нэг байхгүй тэр зан чанарыг бас нэг нөөтх нь ингэж гүйцээж нөхөж тийм ээ. Одоо манай далаа тийм одоо гэгээлэг дэврүүн гэдэг ийм хүн тэгэл бас замдаа гинтэх вэ гэхэд одоо би нэг нөгөө талаас нас нэг жоохон нуцтай тэгээд ингээд ярилцаад явдаг ч юм уу. За би нэг жоохон ингээд тайвандаад ингээд хоошоо ингээд суух юм байлаа гэхэд манай далаас нь одоо ингээд тэгээ ийм байна тийм байна гэдэг ингээд нөгөө нэг юм дэврүүн зангаараа ингээд юм гоё урайлах тал дээр бас чаддаг ч юм уу гэдэг. Иймэрхүү маягаар ингээд нэг нэгнийг бас ингэж нөхөж гүйцээж ингэж явах нь бас зөв юм болов гэж боддог юм. Өөрсдийн сайн дураар хандивын тоглолтонд ч олон удаа оролцож, тусламж хэрэгтэй байгаа хүмүүс сэтгэлийн хандив өргөх ажлыг шимээгүй хийсээр иржээ. Урлагийн хүнд байх ёстой биеийн зөв авч явах чанар хийгээд нийгэм рүүгэн чиглэсэн сайн үйлс оролцох ёс сур тун зэрэг тэдэнд бий болсон нь бусдын сэтгэлд хүрснээр тэдний уран бүтээлийг дэмжигчдэж нэмэгдсэн байна. Хандивын бас тийм тоглолт моголтын нийгэмлүү хандсан тиймэрхүү арга хэмжээнүүд бас санал тавиад яхад өвтөр дуртай оролцдог юм. Цаг зав гайгуутай Улаанбаатарт юм уу байж ивэл ер нь тиймэрхүү тоглолтод бол байнгын өвтөр очиж бол ер нь оролцдог. Жижиг том ихгүй бүгдэнд нь ер нь оролцоо. За бүр хөдөө гадаа яваад бас завгүй байгаа нөхцөлд бол яг хаа тиймэрхүү шалтгаанаар бас яг өнжих тохиолдол гардаг. Уран бүтээлчдийн тоглолтод оролцож, уран бүтээлчдтэй 21 аймаг тойрч ингэж явж исэн бол одоо өөрсдөө өөрийнхөө уран бүтээлийн тайлан тоглолтоо хийгээд тэгээ өөрсдөө цомог CD-гээ гаргаад за тэгээд 21 аймгаа одоо өөрсдөө тойрно гэдээ байж байгаа гэдэг л одоо үнэхээр гоё байна. Одоо энэ уран бүтээлийн одоо хийж явах явцад мэдээж хэрэг арга гэр бүл гэж байдаг. Тэдэрийг бол маш сайхан ойлгодог. Манай эхнэр бол жишээ нь маш их дэмждэг. Эхнэр бол одоо өөрөө яг нэг урлагийн хүн биш. Тэгэхээр тийм болохоор одоо ингээл миний ингээл яриад ийм юм хийх чинь гэхийг за гэл. Тэгээд би одоо яаж оролцож дэмжиж болох вэ гэдэг талаас л ингээл ханддаг. Миний ард талд бол намайг тусал дэмждэг маш олон сайхан найзууд байдаг. Уран бүтээлчнэр чинь мэдээж одоо маш их цаг зав ер нь хөрөнгө мөнгөний ингээл мэдээж юмнуудыг даван туулж ижил
бас амжилтанд хүрэж байгаа шүү дээ. Бол мэдээж яриг санхүү төсөв маш их хэрэгтэй зарцуулагдах болдог. Төдийлөн хүссэн юм уу хийхэд бас тэр санаа байгаа сачиг хүрдгүүд юм байдаг. Яг одоо өнөөдрийн хүртэл сайхан дэмжиж Монгол бүхийн өргөнд ард түмэнтэйгээ нэгэн оройг алган дулаангуур амьсгалтай өнгөрүүлэх энэ сайхан боломжийг надад олгосон, намайг дэмжиж тусалсан одоо оюун туяагчтай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хүслийн ууландаа ирсэн байна. Монгол түмэн маань бүгдээрээ энэ сайхан уулыг мэдж байгаа, бас хүслээ даатгадаг. Бид хоёр одоо бас бүх сайхан хайртай дотны хүмүүсээ бас эрүүлэх байгаасаа гэж сайхан залбираад заавал энэ анхныхаа уран бүтээлийн тоглолтынхоо бас одоо элдвээ муу мухаа бүхэн тэрийн зорж байгаа ажлаас бас хол байгаасаа гэж бас сайхан сүсгэлээд сайхан цаашдынхаа ажлыг бас зам харгууг сайхан засаад явж байна. Тэгээд тэрийн бас зорьсон ажлыг маань алтан шар зам үргэлж бас шулуун дардан байх хаа гэж сайхан найдаж байна. Сарвчдан хармаараа. Манай говьд бол одоо 9 сар тэр болгон бороо ороод идэв. Тэгээд одоо миний нутаг одоо бүгд хамгийн сайхан зангаа гаргаж байгаа болов гэж өөртөө бодож байна. Нутаг оодамда ораг барсан адочин ортин дуга ялсан. Бурхан гэж үнэхээр байдаг бол тэнгэр дээрээс харж байгаа юм ээ. Хүн одоо тоглолтоо хийх гэж байгаа гэдэг. Ер нь бол хажууд нь байсан бол маш их баярлах байсан бахаа гэж би бодож байна. Өнөө хоёр хүүгийн маань тоглолтууд их онцлогтой. Энэ нь бол одоо манай хүүгийн найз нь хангаа хүн байгаа. Манай хүү бол говийн хүн байгаа. Тэгээд манай энэ хоёр хүүгийн маань тоглолт бол одоо улам сайхан болно гэдэгт бол ээж нь бол маш их эргэлзэхгүй итгэж байгаа. Найзтайгаа нийлээд сайхан нөхөрлөл гэдэг тоглолт хийж байгаад нь хоёр хүүдээ амжилт хүсье. Урлагийн анжин лам бурхан хүүхдүүдийг маань үргэлж ивэж явах болтугай гэж хүсэн ёроё. Сайн нөхрөө олоод авсан тохиолдолд энэ нөхөрлөлийн үндсэнд ямар байдгүй хамтраа сайхан нөхөрлөөд ингээ найзлаад явж байхад тэр бас ямар хуу амжилтанд бас хүрүүлж болох вэ гэдгийг бас харуулж хоёлаа энэ тоглолтыг одоо хийж байгаа. Сайхан нөхөрлж байгаа бүх сайхан найз нар бид тэрийн сайхан нөхөрлөл гэдэг тоглолтын дээр хүрэлцэн ирэх байх гэж бодож байна. Одоо өдөө болтол ингээд амжилттай сайхан ажиллаад одоо ингээд тайлан тоглолтоо хийх гэж байгаа. Би өөрийнхөө шавьд одоо их баяртай байна. Хэрвээ чи сайн найзтай бол байн тэрэндээ очиж байгаарай. Хэрвээ тийхгүй бол замд чинь хогийн өвс ургамал урган шүү. Нөхөрлөл эхэлсэндээ биш. Яаж яваад дууссандаа. Бие биенийг мартахгүй байхыг хэлэх удаа гэж боддог юм. Завсан үед биеиндээ чин сэтгэлээсээ хандж байна уу гэдгээр танигддаг болоо гэж боддог. Хүн хүний ойлгохыг л нөхөрлөл гэдэг. Бүгд нөхөрлөө бодъё. Анх сайн нөхдөөн бодъё. Агуу сайхан бүхнийг бодъё. Цагийг туулсан нөхөд болгоно дурсан санах гэдэг ямар гайхамшигтай. Монгол сайхан эрчүүдийн нөхөрлөл манддаггүй. Хан гай говь хосолсон ханхар сайхан хөвгүүд. Хаач очсон дуухууртай Монгол түмний үргэлжилэл болсон дуучид маань он цагийн хэлхэн дэлэгдэжгүй нөхөрлөлөн баттхан ёроосон сайхан нөхөрлөл уран бүтээлийн анхны бие даасан тоглолтон ард түмэндэн хүрэхэд бэлэн болжээ. Sweet as we go,